За хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. За яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Налах дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэрэгжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Болор Эрдэнэ. За мөн Налах дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэрэгжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Сайн Чимэг нар бидний студид ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. За 365 эвдрээгүй ирээдүй бүтээх хэмээх аян бас явагдаж байгаа. Энэхүү аяны талаар бас мэдээлэл хүргэе. За өнөөдөр телевизэн үзсэн суугаа үзэгчтэй бас илүү сайхан мэдээлэл хүргэе гэж бодсон үднээс та бүхнийгаа урьсан юм аа. Тэгээ урилгыг маань хүлээн авч ирсэн та хоёртаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ шууд аяны талаар хэдүүлээ яриагаа эхлүүлье те. За баярлалаа. За энэхүү аян маань бол яг 2025 оны 12 сараас эхлээд яг 365 өдөр бүр анхаарч харьлаа гэсэн нэртэйгээр анх эхэлсэн. За тэр үед бол яг нэг гэр бүл рүү чиглэсэн хүүхдийг яг гэр бүлийн орчинд эцэг их нь яаж хамгаалах уу, аюулгүй байдлыг хангах уу гэдэг байдлаар явж исэн. Энэ удаагийн аян маань болохоор 365 эвдрээгүй ирээдүг бүтээе гэдэг үе тэнгийн дэрлэлтийн чиглэлээр явагдаж байгаа юм байна. За энэ аяны хүрээнд мэдээж үе тэнгийн дэрлэлт гэдэг бол одоо яг сүүлийн үед бол бас нэлээд төв газар аваад сошиалорч тэр ер нь тэгэл хаас агуул мэдээлэлүүд бол тарж байна те. Яг үе тэнгийн дэрлэлт нь. За яг тэгвэл яг энэ хүрээнд хөтөлбөрт ямар одоо ажлууд багтсан байна, юу хийгдэж байгаа талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. За энэ аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас болон төрийн бус байгууллагатай хамтран олонний танил эрхэмүүдтэй мөн хүүхдүүдийн илүү их таньж мэддэг одоо тэр даган дуурайдаг одоо жишээлбэл чаймыг одоо хэдэн насны хүүхдүүд илүү их үздэг үлээ те. Яг тэр үеийнхэн хүүхдүүдийг ингээд илүү үздэг, сонирхдаг хүмүүсээр нь энэ аяныг сурчилж үе тэнгийн дэрлэлтээс одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Ингэснээр одоо үе тэнгийн дэрлэлтэнд өртөх одоо тэр магадлал багасна. Хүүхдүүд маань ийм зүйл хийж болохгүй юм байна гэдэг зүйлийг бас ойлгох аавна гэсэн. Тэгэд яг тэр одоо олонний танил за инфлюенсер гэж ярьдаг те ютубер за тэгээ контент бүтээгчдийн хийсэн бичлэгүүд за тэгээ түүнийг бас үзэж байгаа хүмүүс маш их байгаа нь бол харагдчихсэн. Тэгээ эхнээсээ бас маш их юм үр дүнтэйгээр эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд бас яг энэхүү аяны хүрээнд ямар зүйлийг бас хүүхдүүдэд те утга санааг ингэж илэрхийлж хэлж байгаа бол те үе тэнгийн дэрлэлтийн талаар одоо хэрхэн яаж хандах уу ч гэдэг юм уу те за тэгээд хүнд хандах уу гэх мэтчил мэдээллийг хүргэж байгаа бах те өнөөдөр ч гэсэн бид бүхэн үзэгч хүүхдүүдэд бас нөлөөлөл үзүүлж байгаа болов тэгэхээр бас мэдээллийг дахин хүргэе те. За үе тэнгийн дэрлэлт гэдэг зүйл маань өөрөө яг нэг хохирогч за тэгээд нөгөө талдаа бол холбогдогч буюу нэг үе дэрлэхэл үйлдэгч хүнийг гэж авч үздэг гэсэн бохгүй. За тэгээд сүүлийн үед л бол нэг ажиглагч буюу гуравдагч гэж орж ирж байгаа. Энэ маань болохоор яг нэг үе тэнгийн дэрлэлт гэдэг зүйлийг яг хажууд нь болоод байгааг мэддэг мөртлөө хин нэгэнд хэлдэггүй. За эсвэл яг дэрэгдэн ингээд дэрлэхэл үйлдэгдээд байхад тэрийг талсан зогсоох чиглэлээр арга хэмжээ авахгүй. Ингээд хараад ажиглаад байгааддаг хүмүүс хэлээд байгаа байхгүй. За яг одоо нэг үе тэнгийн дэрлэлтийн чиглэлээр энэ аян маань өөрөө яг юугаар одоо тэр нэг олонний танил эрхмүүдээр дамжуулаад за мөн цахим орчин гадаад нийгмийн орчинд яг нэг дээрлэхэлт гэж юу вэ те үүнээс яаж өрсөн сэргийлэх үү за дээрлэхэлтэнд өртөөд байгаа эсвэл одоо тэр дээрлэхэлт гэдэг зүйл болоод байгааг мэдж байгаа бол цагдаагийн байгууллага за эсвэл нөгөө хүүхд хамгааллын төвийн утас 108 за эсвэл одоо нэг сургуулийн орчинд байх юм бол ангийн багш нийгмийн ажилтан за мөн одоо нөгөө гэр орондоо бол эцэг их асран хамгаалагч нартаа мэдэгдээд тэр хүмүүс маань одоо цагдаагийн байгууллага руу холбон зурчлах юм арга хэмжээ ингэж авч болдгоо гэдэг талаар хүүхдүүд нэгдүгээрт мэдээлэл хүргэж байгаа. За хоёрдугаарт яг нэг анги дээрээ сургууль дээрээ дээрлэхэгч биш дэмжигч байя гэдэг юм байдлыг ярьж байгаа. За энэ маань болохоор яг нэг хин нэгээ дээрлэхэх биш те хин нэгээ ангидаа эсвэл сургуульдаа эсвэл нийгмийн орчинд дээрлэхэд ялгуурлан гадуурхаж харьцах за эсвэл хин нэгээ цохих сэтгэл зүйн дарамт учруулахгүйгээр хин нэгэнд нь одоо өнөөдөр тухайн ангийн нэг хүүхэд ямар жоохон гундуухан ч юм уу те жоохон царай алдсан очиход тэр хүүхдийг ангиараа ч юм уу 1-2 хүүхэд нийлээд өө чи ингэсэн байж тэгсэн байж гэхгүйгээр одоо найзаа те чамд өнөөдөр юу болсон бэ яагаад өнөөдөр ингэж
ийм байдалтай байгаа вэ гэд ярилцаад үнэхээр тэр хүүхэд ганцаараа шийдэж чадахгүй байгаа ч юм уу хин нэгнээс тусламж хүсэж чадахгүй байгаа тэр зүйлийг мэдсэн бол тэр хүмүүст нь дамжуулаад хилдэг байгаарай гэдэг байдлаар ер нь бол хүүхдүүдтэй нөлөөллийн аян арга хэмжээний зохион байгуул явж байгаа. Яг энэ дээр бол нөө эцэг эхчүүд бас хүүхдтэй хайгуу. Хүүхэд маань дууга хураагаад эсвэл гинт амар уур уцаатай болдог те. Гинт өнөөдөр хүүхэд маань яач вэ? Энэ хүүхэд маань яагаад дууга болчихвоо гэд хүүхдэд анзаардаг. Эсвэл хүүхэд маань амар ууртай гинт нэг түргээ ааш нь өөр болоод ирэнгүүт яагаад хүүхэд маань ийм ааш гаргаад ин гэдгийг бас ингээд хүүхдэд илүү анхаарах тий. А хоёрдугаар тэр нөгөө хүүхэд маань захим орчин те гад утсыг их оролдож байна. Хүүхэд маань эсвэл дуугаа ураад нэг болонд очиж шидээ суугаад байна. Нөгөө өрөөнд ороод алга болоод байна гэдэг энэ бүх тал дээр бас эцэгчүүд маань анхаарал тавих хэрэгтэй. Хамгийн ер нь бол бас бараг 50% оролцоо бол эцэг ихтэй шууд хамааралтай болов гэж бодож шүү тийм. Ер нь 50% гэхгүйгээр одоо яг нөгөө нэг дээрлэхэл үйлдээд байгаа буюу нөгөө дээрлэхэгч хүүхдүүд за эсвэл нөгөө нэг хит дуугаа номоо нөгөө даруухан нөгөө нэг дээрлэхэлтэнд өртөөд байгаа хохирогч хүүхдүүд гэд байгаа шүү дээ. Эдний маань яг нөгөө нэг шууд суур хүмүүжил төлөвшил гэдэг юмыг хүүхд нөгөө нэг бага наснаасаа эхлээд тэр төлөвшил гэдэг юмыг шууд гэр бүлээсээ буюу эцэг эхээс олж авдаг байхгүй юу. За эцэг эх ямар байна? Эцэг эхийн тэр өөрсдийнх нь хүүхдтэй харуулж байгаа үйлдэл хэлж байгаа үг нь ямархуу байна гэдгээс тэр хүүхдийн ирээдүйн төлөвшил суур гэдэг юм тавигдчихдаг. Тийм болохоор бас нөгөө эцэг эхчүүдийг хүүхдтэй зөв үлгэр дуурайлал үзүүлдэг. За хүүхдээ яг нөгөө нэг хайрладаг, хамгаалдаг тий болохгүй зүйл хийсэн бол тэрийг өөгшүүлээд дэмжээд авахгүйгээр ийм зүйл хийж болдгоо маа гэдгийг ухаалгаар хүүхдтэйгээ ярилцдаг байх чиглэлээр. Сүүлийн үед бол яг бид нар сошиал орчинд яг үе тэнгийн дээрлэхэлт юм байна гэж янз янзын бичлэг тархаал ингээл хүмүүс үзэх. Ер нь энэ үе тэнгийн дээрлэхэлт гэдэг чинь яг ингээл бүр нилээн дэлгэрсэн юм байна да, нилээн их болсон юм байна да гэдэг мэдээлэл ингээд тийм ойлголттой болчлоо. Яг ер нь ингээд харьцуулахад оны өмнөх онтой ч юм уу энэ онтой ингээд харьцуулаад ингээд бодоход ер нь өсөд байгаа юм уу? Бас харьцангуй буураад байгаа юм уу тий? Тиймэр үзүүлэлтүүд ер нь байдаг. За цагдаагийн ойлголт бол сүүлийн 5 жилийн хугацаанд яг одоо нөгөө нэг хүүхдийн эрхийн зөрчил гэдэг дотроо яг нөгөө үе тэнгийн дээрлэхэлт гэж бүртгэгдсэн 350 гомдол мэдээлэл байгаа. За тэгээд энэ дотроо бас нөгөө нэг үе тэнгийн дээрлэхэлтийн дотроо нөгөө нэг одоо энэ хэлбэрүүдтэй. За энэ болохоор нөгөө нэг аман буюу хин нэг нэгэ үг хэлээр зөв бүс үг хэлээр доромжлох, за сэтгэл зүйн гэмтэл учруулах, бие махбодд нь халдах, цахимаар доромжлох, ялгуурлан гадуурх гэсэн ийм хэлбэрүүдтэй. За тэгээд энэ дээрээ нөгөө цахим орчин хөгжихийн хэрээр цахим орчинд нөгөө нэг хүүхдүүд хин нэгнийхээ бичлэгийг эвлүүлэх, за эсвэл нөгөө нэг зургийн өөр янз бүрийн группт юм уу эсвэл нөгөө групп чат хоорондын дундын тэр нөгөө харилцаа холбооны хэрэгсэл дотроо янз бүрийн зөв бус тайлбартаагаар мэдээлэл хүргэх энэ зүйлийг хэлээд байгаа. За тэгээд яг нөгөө цахим орчинд буюу цахим дээрлэхэлтэнд өртсөн 2023 онд бол 73, за 2024 онд 109, 2025 онд бол 155 болж өссөн байгаа. Ийм үзүүлэлттэй. Тэгээд ер нь бол яг нөгөө сүүлийн үед үе тэнгийн дээрлэхэлт гэдэг зүйл маань бас одоо цагдаагийн байгууллага болон төрийн бас байгууллагуудаас яг нөгөө урьдчилан сэргийлэх чиглэлийн ухуулга яриа их хийгдэж эхэлсэнтэй холбоотойгоос нөгөө хүүхдүүд маань яг нөгөө одоо хүчирхийл гэж юу вэ? За гэмт хэрэг зөрчил гэж юу вэ гэдэг зүйлийг мэддэг болсон. Эцэг эхчүүд маань тэр хэрээрээ бас нөгөө тодорхой хэмжээний мэдээлэлтэй болдог болсон болохоор сургууль дээр нь юм уу анги дээр нь эсвэл гадаад нийгмийн орчинд хүүхэд хүчирхийлд өртсөн бол шууд цагдаагийн байгууллагт ирж хэлдэг, мэдээлдэг болсон. Энэтэйгээр холбоотойгоор бас өссөн юм үзүүлэлт байгаа. Тийм хэлэхгүй бас нуугдмал зүйлсүүд бас байсан байгаа даа юм тий. Тийм өмнө нь нөгөө нэг мэдээлэл ингэж таардгүй тий урьдчилан сэргийлээд энэ маань үе тэнгийн дээрлэлч шүү таны бид одоо бусад хүн ингэ хаалтах эрх байхгүй гэдэг энэ аян маань яваад хүүхдүүд өөрсдөө ойлголттой болоод ирэнгүүт анги дээр нь ч юм уу тий одоо гудамж талбайд явж идэл хүүхэд ирээд одоо тоглоод байгаа нь мэддэггүй шолоод мэддэггүй зохио яваад өгдөг дээлгээд байгаа нь мэддэггүй магадгүй сургууль дээр одоо ангидаа биш юм ахэд 0-д оруулаад нэг янз бүрийн үйл гаргадаг. Энийг өөрсдөө тухайдаа мэддэггүй байсан бол
Яг энэ аян маань явснаар энэ хүүхдүүд маань ойлголт аваад би ийм үе тэнгийн дээрлэлтэнд өртөөд байгаа юм байна. Намайг энэ хүүхд ингэж болохгүй гэдэг юм байна. Би хаана хандах вэ гэдэг юм мэдсэн байхгүй. Тэгээд энэ тоон үзүүлэлт маань өсөд ихсэлж байгаа. Тэгээ бас саяны одоо нөгөө нэг 23, 24, 25 он за тэгээ сүүлийн 5 жилийн бүртгэгдсэн энэ гомдол мэдээллүүдээр яг нөгөө нэг яагаад хүүхдүүд цагдаагийн байгууллагт буюу эсвэл одоо нөгөө өөр холбогдох газруудад нь мэддэхгүй байна гэсэн юм нэг судалгаа гаргаж үзсэн байгаа байхгүй юу. За тэрүүгээр бол нөгөө нэгэнд болоод өнгөрсөн гэж бодоод холбогдох байгууллагуудад мэддэхгүй өнгөрчихөж байгаа 16% юм. За эсвэл нөгөө нэг гэр бүлээсээ айсан одоо нөгөө эцэгтэй хэлж чадахгүй тий ингээд би ингээд хохирчлоо гэд хэлж чадахгүй хүүхдүүдийн 20% нь. За тэгээд яг нөгөө нэг тухайн нөгөө дээрлэлтэнд өртөөд байгаа. За эсвэл нөгөө нэг намайг ингээд дээрлэхэд ингэсэн би өөр хүнд очиод хэлвэл тэр хүн намайг бас ингээд шоглох юм болов гэд ичид санаа зовсон нь бүр илүү 34% гэдэлсэн. За тэгээд нөгөө нэг мөн одоо яг нөгөө нэг хүчирхийл үйлдэлд байгаа тэр хүнээсээ одоо би ингээд өөр хүнд очиод хэлчихвэл намайг дахиад ингээд бүр илүүгээр одоо дээрлэх, дарамтлах ч юм уу ийм болох болов гэсэн тийм айцтай гэсэн 12% нь хүүхдүүдийн тийм тоон судалгаа гарсан гэж үзэж байгаа. Тэгэхээр сургууль болгонд сэтгэл зүйч гэж хүмүүс байдаг тий. Тэгэхээр хүүхдүүд маань бас одоо хинт хандах ёстой вэ, яах ёстой вэ гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй. За тэгээ эргэн тойронд байгаа хүмүүс бас тий үе тэнгийн дээрлэлтэд өртөөд энэ гэсэн юм одоо шинж тэмдгүүд бас түрүүн хэлсэнчлэн байдаг болол тий уур уцаартай болгоч гэдэг юм уу тий. Тэгэхээр эргэн тойрныхоо найз нөхдийг нэгдүгээрт хүүхдүүд маань маш сайн анхаардаг байх хэрэгтэй байх нь. Хоёрдугаарт эцэг эхчүүд маань бас хүүхдүүдээ сайн анхаардаг байх хэрэгтэй. За гуравдугаарт хүүхдүүд маань хэрвээ энэ тохиолдолд өртсөн бол хин нэгэнд хандаж те энэхүү асуудлыг бас одоо баг дээр нь хэлэх шаардлагатай байна гэдгийг бас ярианасаа ойлголоо л да. Тэгэхгүй нөгөө өнгөрцөн юм чинь дараа ирэх одоо надад ямар асуудал ирэх болгийг мэдчихлээ. Маш одоо хүндрүүлдэг юм шиг санагдлаа л да те. Тэгээд дээрлэлтэнд өртсөн хүүхдүүдийн одоо бас нэг юм шийдвэрүүд нь ч гэдэг юм уу дараагийн амьдралд нь нөлөөлөх тийм зүйлсүүд бол маш олон янз янзын зүйлс бол байдаг болов гэж бодож байна. Тэглээл за ерөнхий боловсролын сургууль дээр авч үзэхэд нэг сургуулаасаа гаргаж яд юм уу тий сургуулаа хаях хичээлээ таслах ч гэдэг юм уу нэг юм сургалтын одоо төвшөнд нь одоо бас нөлөөлөгч гэдэг юм уу нэг ийм үр дүнгууд бас нөлөөлдөг байх гэж бодоод байна л да. Одоо нөгөө дээдлэж байгаа хүүхдийг одоо бол нөгөө хувийн хэрэг дээр нь бүртгэдэг тий. Хувийн хэрэгт бүртгэнэ гэдэг нь цаашлаа тэр хүүхд маань одоо ихтэй сургуульд орохоос ахуулаад ажил хөдөлмөрт бас илүү нөлөөлнө. Нөгөө дээдлгээс хүүхдүүд бас сургуулаас одоо сэтгэл зүйн хувьд тий эмзэг одоо ямар нэгэн темперамент аваад сургуулаас бас гарах бас үгүйсэхгүй. Тэгэхээр нөгөө айл талдаа бас эцэстэлтэй. Тэгэхээр яг энэ зүйлийг одоо хийдэг болвол энэ зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Ийм зүйл одоо хараад үзээд хажуудад найз нөхд нь ийм үйлдэл хийх гэж авал болиулдаг байх хэрэгтэй. Цаашдаа одоо мэддэгддэг газар нь хэлэх хэрэгтэй. Болихэд заавал цагдаагийн байгууллаггүй хамгийн ихэнд одоо сургууль дээр болоод байгаа бол нийгмийн ажилтан багштай хэлээд, ээж авдаа хэлээд энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Ерөнхий боловсролын сургууль. За тэгээд ихтэй сургуулиуд байгаад байгаа. Үе тэнгийн дээрлэл. За яг энэ хоёрын хооронд бол яг аль нь илүү одоо яг энэ үе тэнгийн дээрлэлд явагдаж байна. Тэрэнд илүү их өртөөд байгаа. Тэр нь ажиглагддаг бай. За ерөнхийдөө бол яг нэг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйл их явагддаг. Энэ болохоор яг нэг хүүхдүүдийн нэг өөрсдийнх нь нэг сонирхол эсвэл нэг яг нэг насны онцлогоос нь гэх юм уу те эсвэл нэг ухамсарын буруу хэвшил гэж үзэх юм уу те тэрнээс нь болоод яг нэг одоо 9-өөс 17 хүртэлх насны хүүхдүүд их хвчлэн үйлддэг. За мөн хохирдог ийм тоо үзүүлэлттэй. Нөгөө 18 нас буюу түүнээс дээш болоод ирэхээр 18-аас 22, 23 хүртэлх насны хүүхдүүд маань ихтэй сургуульд ордог. За энэтэй холбоотойгоор бас нэг нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүстэй хоорондоо харилцдаг. Эннээсээ гадна бас ихтэй сургуульд ороод хүнтэй харилцаа гэдэг зүйлийг бас арай төлхөө олж авдаг. Болохоор тэртэл нь арай гайгүй юм шиг байгаа. Тэгээд яг нэг одоо ерөнхий боловсролын сургууль буюу хүүхдүүдийн дунд яг нэг их хвчлэн ямар насны хүүхдүүд дээрлэлтэнд өртөөд байна те одоо эрхэн зөрчигдөөд байна гэж үзсэн тоо үзүүлэлтээр болохоор
9-өөс 12 насны хүүхдүүдийн 33% нь за тэгээд 13-аас 17 насны хүүхдүүдийн 51.3% нь ямар нэг байдлаар үе тэнгийн дээрлэхэлтэнд өртсөн байна гэсэн тийм судалгаа бас авагдсан байгаа. Яг л нөгөө өсвөр насн дээрээ тий. Яг л одоо шилжтэй юу буруу, юу зөв бэ гэдгийг яг ялгаж салгадаг болж байгаа яг тэр насн дээрээ тий. Бас ингээ буруу зүйлд ороод татагдаад бас ингээ дээрлэхэлтийг үйлдээд байгаа хүмүүс байна. Түрүүн бодож хахад ярианы ихэнд бас дүрдэгдсэн шүү дээ тий. Өмнө нь бол зөвхөн одоо нөгөө хохирогч болон одоо дээрлэхэлтийг одоо үлдэж байгаа тэр хүүхдэд байсан бол 3 дахь ч этгээд нэмэгддэг болсон ингээд. За дээрэс нь ингээд сошиал бас хараад ангуут зөвхөн энэ дээрлэхэлт гэдэг зүйл чинь анги доторч байдаг юм уу тий. Сургууль дотор явагддаг байсан бол одоо бүр ингээд өөр сургуулийн бүр ингээд сошиалын хэрэглээ ихсэх тусмал одоо энэ тоонууд тий нэмэгдээд байгаа бол гэж бас бодоод байна л та. Ер нь бол тэр нөө эцэг эхчүүд маань хараа хяналтаа сайн тавих хэрэгтэй. Одоо энэ нэвтрүүлгийн доргож энэ QR кодоор одоо эцэг эхчүүд өөрсдөө хуцаар ороод одоо хүүхдийнхаа Facebook, Instagram, TikTok дээр яг ямар хязгаарлалт хийх вэ гэдэг одоо энэ зааварчилгааг ингээд оруулсан байгаа. Энийний дагуу хүүхдэд бас хяналтаа тавих хэрэгтэй. Тийм байна тий. Эцэг эхчүүд л бас нэг анхаарах хэрэгтэй шүү нэр яалтчгүй. Тэгээд хязгаарлалт тавиад ирэхээр чинь бас тий ямар сувгууд руу яаж хандах вэ? Хэдээс хэдэн цаг тий. Тэгээд хүүхдүүдийн сошиал хэрэгцээ одоо ихсэх тусмал яг энэ асуудал бас илүү их дэврээд байгаа учраас эцэг эхчүүд маань эргэн тойрны ах эгч нар нас анхаарах хэрэгтэй байх шүү. Яг ингээ үлдэж байгаа хүмүүсийг за хүчрхийлэл үлдээд байгаа хүүхдүүдийг ингээ бодохоор бас их хвчлэн ямар шалтгаан байна ер нь тэр нь яг мэддэгддэг болоо бас яг ямар шалтгаанаар ингэж хүүхдүүдийг ингэж дээрлэгээд ингэж дарамтлаад байдаг юм бол. За ер нь бол одоо яг нөгөө хүчрхийлэл үлдээд байгаа хүүхдүүдтэй ер нь ингээд ярилцаад ч юм уу эсвэл яг нөгөө ингээд өөр хүмүүстэй уулзж явах үеийн ч юм уу тий ингээд ажиглахад их хвчлэн нөгөө хүүхдүүд маань яг нэг тийм бага насндаа ч юм уу эсвэл нөгөө нэг гэр бүлийн хүрээндээ за эсвэл нөгөө нэг өөрөө өмнө нөгөө хүчрхийлэлд өртдөг байсан за эсвэл бусдаас бас тэр хүчрхийлэл гэдэг зүйлийг мэдэрдэг тэгээд тэрийг яг нөгөө нэг бусад хүмүүст уулын зөвөр гаргах ёстой байтал тэрийг тэгж гаргаж чадахгүйгээр нөгөө буруу байдлаар би ингээд нөгөө хүчтэй би энэ одоо энэ хүнийг ингээд энэ хүүхдийг дээрлэх юм уу ингэх юм бол би бусд хүмүүс хүчтэй харагдаад тэр хүмүүс намайг дээрлэхгүй гэдэг байдлаар нэг тийм өөрийгөө хүчтэй гэдгийг мэдрүүлэх зорилготой нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь бол одоо нөгөө нэг тухайн зан харилцааны доголдолтой ч юм уу тий нэг гэр бүлийн сая хэлсэн ш нөгөө нэг суур хүмүүжил гэдэг юм тий тэр нь буруу тавигдсан байдлаасаа болоод бусадтай харилцах чадвар таарамжгүй тэгээд бас хин нэг тийм нөгөө нэг дээрлэгчээж кайф авдаг ч юм уу тиймэрхүү байдлууд бас байдаг юм бол тэгээд яг энэ дээр нөгөө нэг бас хэлэхэд яг нөгөө хүчрхийлэл үйлдэгч буюу дээрлэгч энэ хүүхдүүд дээр яг нөгөө цаашилтгаан ямар байдаг вэ? Ямар хүмүүс эцэг хин ямар хүмүүс байдаг вэ гэд бас ингээд ажиглахаар яг хоо зарим эцэг эхчүүд л үнэхээр нөгөө амьдралаа гэд хүүхдүүдэд харж хандаж амжихгүй ингээд харах хөнгөө орхицсон жоохон сул орхицсон ийм хүмүүс. За нөгөө талаар нөгөө нэг хүүхд нь ингээд болохгүй зүйл хийгээд байгаа, хүн дээрлэхэд байгаа. За эсвэл гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл хийж магадгүй байгаа гэдгийг мэддэг мөртлөө хүүхд нь одоо яг нөгөө хүүхд зодчлоо гэд ингээд сургуульд ирэн ч юм уу тий эсвэл цагдаагийн байгууллага эсвэл нөгөө нэг хүүхдүүдийн эцэг эх юм ч юм ингээ холбогдоод уулзангууд манай хүүхд тгээгүй манай хүүхд ингээгүй гэж би асуулаа танаа хүүхд өөрөө ингэсэн гэж манай хүүхд уул нь юусоо ингэдэггүй штэ манай хүүхд гэртэл байж байгаа хуцаа үзэл ингэчихэд ийм зан авир манай хүүхдэд байдаггүй гэд яг нөгөө хүүхдийн хажууд өмөөрдөг буруу үйлдэлийн өмөөрөөд зүв болгож хүүхдэд харагдуулаад байгаа нь эргээд нөгөө нэг бас би ийм буруу юм хийгээд их юм бол манай аав ээж намайг өмөрөөдөх юм байна. Тэгэхээр би ингэж болох юм байна гэсэн тийм буруу ойлголтыг бас өгөөддөг. Ийм зүйл нэг буруу зүйл биш байна гэж бодох нь шүү дээ тий. Тэр ч та нэр үнэн шүү тий. Бас эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн бас хит нэг хүүхдүүдэд эрхлүүлэх тий нэг өөрөөр нь байлгах тэгээ тэр нэг буруу зүйлийн нэг ойлгуулаа хэлчих тийм ухаан байхгүй ч гэх юм.
Юугаар тийм биш гэдэг нэг хэр халтаад хүний тийм эцэг эхчүүд байдаг шүү дээ нэрээ. Сошиалээр явж байгаа одоо комментүүдийг бас ингээд уншдаг л да. Тэгээ тэр үед одоо миний хүүхэд одоо энэ хохирогч байвал яана гэж бүх ээжүүд аваад ах эгч нар бодоод байдаг тий. А гэхдээ миний хүүхэд миний дүү бас одоо бусдын хүүхдүүдийг ингэж дээрлэж байвал яана гэдэг талаас нь бас нэг бодоод үзээсэй. А хоёрдугаарт бас одоо цагдаагийн байгууллага тогтмол бас одоо энэ аяны хүрээнд үйл ажиллагаануудыг явуулдаг тий. Тэгэхээр бас сургуулиуд дээр очиж энэ сургаалт зөвлөгөө тий хүүхдүүдтэй ярилцах ийм байдгийг шүү, тийм байдгийг шүү гэж одоо энэ ярилцах үйл ажиллагаануудыг бас явуулдаг байх гэж бодож байна. За цагдаагийн байгууллагаас л бол яг аяны хүрээнд гэхгүйгээр хүүхдүүд ерөнхий боловсролын сургууль, за ихтэйд сургууль, мөн төрийн бус болон төрийн байгууллагуудад яг гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга мэдээлэл нөлөөллийн ажиллагаа юмнуудыг бол тогтмол хийж явдаг. За тэгээд мөн одоо бас цагдаагийн байгууллагын холбогдох цахим хуудсуудад яг нэг одоо ийм үйлдэл хийвэл ийм хариуцлага үлдээдэг гэдэг талаар юм уу? За эсвэл яг нэг хин нэгнийгээ гоё дэмжиж, хин нэгнийгээ хайрлаад хүндлэх юм бол одоо гэмт хэрэг зөрчил гарахгүй байх боломжтой гэдэг талаар мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлээр бас тийм тогтмол үйл ажиллагаа явуулдаг. За ер нь бол бас бидний ярьц хугацаа өндөрлөлт өгч байна. Тэгээд төгсгөлд нь бас асуухад ер нь яг үе тэнгийн дээрлэхэлт гэдэг үгийг сонсоод эхлэхэд бол яг ерөнхийдөө эрэгтэй хүүхдүүдийн дунд л их хөвчлийн тийм зүйлс болоод байна уу гэдэг зүйл бодогддог. Тэгээд сүүлийн үед бол охтууд ч гэсэн нэлээдгүй тийм дээрлэхэлт үлдэж байгаа тийм зүйлс бол ажиглагдаад байгаа. Тэгээд энэ хоёрын хоорондын харьцаа ч гэдэг юм уу ер нь яагаад энэ охтууд нь бас юм илүү дээрлэгдэг болчихоо тийм энэ бас сонирхолтой санагдаад байгаа. За өмнө нь бол одоо 1980-ад ч юм уу 90-ад оны хүүхдүүд гэж одоо нөгөө залуучууд тий бага наснда ч юм уу нөгөө нэг тэр үед яг нөгөө нэг эмэгтэй хүүхдэл боловсралтай мэдлэгтэй байвал том болоод нөгөө нэг нийгмийн харилцаанд орох за эсвэл нөгөө нэг хүнтэй суугаад хадамдаа ч юм уу тий тэр нөгөө тодорхой хэмжээний өөрийгөө хүрээсэн хүрээлэлтэй байр суурь юмаа эзлэх хэрэгтэй яг нөгөө нэг юу мэдлэгтэй боловсралтай байх хэрэгтэй гэж үзээд нөгөө нэг эрэгтэй хүүхдийг нэг сургуульд хамруулахгүй нэг эрэгтэй хүний эрх гэдэг юмыг жоохон дарцсан байдаг байсан шүү дээ. Тэгээд тэр утгаараа ч юм нөгөө нэг эмэгтэй хүүхдийн эрхийг арай илүү давмгайлж олгоцсон тэгээд эрэгтэй хүүхдийг чийл ингэж болохгүй чийл тэгэж болохгүй гэдэг байдлаар ханддаг байсан. А тэгээд тэр үе тэрүүнээсээ болоод ч юм уу бас нэг эрэгтэй хүүхдүүд нэг хүнээс үг авах ч юм уу тиймэрхүү байдал нэг арай нэг илүү байдаг. За тэгэнгүүт нөгөө талаараа эмэгтэй хүүхдүүд маань нөгөө нэг би одоо ингээд бүх юмыг хийж болно. Би ингэж би ингэх ёстой, би тэгэх ёстой, энэ намайг ингэх ёстой гэдэг байдлаар нөгөө өөрийнхөө эрхийг илүү тавиад бусд хүний эрхийг буюу одоо нөгөө нэг бусдын эрхээр миний эрх хязгаарлагддаг гэдэг зүйлийг ойлгодгоо энэ байдлаасаа болоод одоо сүүлийн үед хөвчлэн нөгөө эмэгтэй хүүхдүүд хүчирхийлэл үйлдэж байгаа ч юм уу бусдыгаа дээрлэж байгаа ийм асуудлууд ер нь нэмэгддэг болсон. Тийм болохоор ер нь бол эцэг эхчүүдтэй ч тэр бусд одоо нөгөө нэг асран хамгаалагч нар тэр хүмүүс ч гэсэн хандаж хэлэхэд заавал эрэгтэй эмэгтэй гэж хүүсээр ялгарлахгүйгээр яг нөгөө нэг адилхан хүүхэд, адилхан хүн гэдэг утгаар нь хандаад тэр хүүхэд үнэхээр эмэгтэй хүүхэд ч эрэгтэй хүүхэд ч буруу зүйл хийсэн бол эсвэл нэг эмэгтэй хүүхдүүд бас ингэдэг штеп. Зарим нөгөө нэг би л заавал энийг авах ёстой. Би энийг авахгүй л болохгүй гэдэг байдлаар ханддаг шүү дээ. Тийм болохоор яг тиймэрхүү байдал хүүхдэд нь хэрвээ ажиглагддаг бол ийм зүйл байж болохгүй шүү гэдэг юмыг бас ойлгуулж хэлж байгаа шаардлагатай болчиход байгаа. Тэгэхгүйгээр яг нөгөө нэг за миний хүүхэд ингээд аавна гэж ам чи энийг би заавал хүүхдэд авч өгнө. Миний хүүхэд аавна гэж чинь тэгэхээр чи энийг авахгүй эсвэл дүү чи ингээд тэгэхээр чи дүүдээ өгч гэдэг байдлаар хандахгүйгээр яг эргэтгш байх ёстой гэдэг юмыг л хүүхдүүдтэй багаас нь суулгаад ойлгуулж өгөх хэрэгтэй болчиход байгаа юм шиг байна. За маш их баярлалаа хоёртоо. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд бид бүхэн өнөөдрийн ярилцлагаараа бас үе тэнгийн дээрлэлт тэр дундаа 365 за эвдрээгүй ирээдүй гэсэн тийм нөлөөлөл аяны талаарх мэдээллийг бол үзэгчдэд хүргэлээ. Тэгээд мэдээж үе тэнгийн дээрлэлт гэдэг бол яг энэ албан байгууллага цагдаагийн одоо энэ газруудаас ч гэдэм үү хүүхд хамгааллын газруудаас яг энэ үйл ажиллагааг явуулахаас гадна эцэг эхчүүдэд бол хамгийн бас том нөлөө үүрэг оролцоо
байгаа болов гэж бодож байна те. Тийм учраас та бүхэн хүмүүс үр хүүхдүүдийнхээ хаана юу хийж хинтээ нөхөрлөж яваа гэдгийг бол бас наад зах нь бол хяндаг байх хэрэгтэй болов гэж бас бодлоо. Яг хоо за мөн мэрэгчлэнүүдийн маань хэлсэн тий QR кодоор бас та бүх маань дамжаад за хүүхдүүдийнхээ сошиал хэрэглээнд бол тий бас хяналт тавих боломжтой юм байна. Та зааврыг дагаад бас энэхүү QR-аар бас ингээ ороод үзээрэй гэж хэлмээр санагдлаа. За ингээд өнөөдрийн зочдоор Налах дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэрэгжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Болор Эрдэнэ, Налах дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэрэгжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Сайн Чимэгнаар оролцлоо. За хөтөлбөртэй хамтын үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш хэрэг уулзлаа. Тэр баяртай.